За намайг бодж үлзээд очих гэдэг Сквадра аймгийн баруун уртсмын 1-р өгийн иргэн. За 2020 оноос эхлээд энэ одоо борцны бизнесийг анх эхлүүлсэн одоо ингээд 6 дахь жилдээ хийж байна. Энийг эхлүүлсэн түүх маань өөрөө их сонин. Одоо манай жодогийн хөдөлмөрийн бат асаа өгчтэй гэдэг. Тэмцээн уралдаанд явна махшууд гарах гэдэг хэцүү. Нэг жоохон борц авч яваад тэгэл тэрийг өрөөндөө нэг жоохон ингээд буцалгаал идэгт чинь их гоё штэ. Тэгээ танаас Скватрын махч бас аргагүй өөр амттай шүү гэдэл тэгж хэлсэн баг. Надад энэ борц хийх санаа төрсөн. Тэгэл 2020 оноос эхлээд өрхий үйлдвэрлэлийн төвшөнд хийж эхлээд тэгээ одоо ингээд 5-6 жил болсон байна. Сайн үтсэн 3 жил гатаасан эр хүрийн борц тэр тухайн эр хүрийгээ давсганд нь багтдаг гэдэг л юм өгтэй штэ тийм ээ. Сайхан шөлтөө хоол хийчих болно. Сайхан цовын хийчих болно. Тэ төрөл бүрээр одоо ашиглаж болдог. Тэрсэн манай энэ борцыг хүмүүс яагаад авдаггүй гэхэл нь уламжлалт аргаар гатаасан, уламжлалт аргаараа бэлтгэсэн гэдгээрээ л одоо хүмүүс маш хүрдэг баг. Яг өнгөрсөн жилээс эхлээд бас хөдөлмөрийнхөө одоо нөхцөл байдлын хөнгөвчлөх үүднээс хатаалгын байр барьсан. Ихэнх хүмүүс ер нь нүдсэн борц нь ер нь дэми юм байна. Дандаа яг байгалийнхаа өөрийн юм годгороор нь савлаад явал тэр хүмүүс чи өөрөө өөргөө хэрэглэн тааруулаад гэрчээд нүдэд ингээд авчдаг. Борцыг ингээд гадагшаа явуулах чигээр яг энэ чигээр нь явуулах хэрэгтэй. Жишээл манай дүү өөрөө Америкийн Чикагод байдаг байхгүй. Тэгэхээр би одоо ингээд яг энэ чигээр нь ингээд явуулчихад 14 хоногийн дотор Чикагод очсон байгаа байхгүй. Тэгэл ингээд эхний жил 2 өдөр 5 өдөр 10 өдөр 15 өдөр ингээд явсаар байгаа л тэгээд одоо 30 өдрөөр хийдэг тийм л ерөөг шилжсэлтэй. 2023 он баруун уртсмын хоршоо хөгжүүлэх одоо сангаас одоо яг энэ борцныхоо үйлдвэрлэлээр борц хатаалгын байр барин төсөл өчээд тэгээ энэ маань дэмжигдээд тухайн үед 40 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч ирсэн. Сум орон нутг маань бас дэмжсэн. Мэдээж юм хийгээд олон танигдаад ингээд хөлөө зөвшөөрөгдсөн юм чивэл дэмжих боломжтой шүү дээ. Юу ч хийгээгүй байж, юу ч одоо эхлүүлээгүй байж, за би нэг юм хийх бодолтой байндаг бол хүн дэмжихгүй байхгүй юу? Би ийм хийцэн ингээд хэрэглэгчтэй болсон олон жил болсон бүтээгдэхүүн гарцсан. Надад одоо нэг ажлынхаа байрыг үйлдвэрлэлээ өргөхөд ийм л нэг дэмжлэг хэрэгтэй байна гэхээр шал өөр ба. Дэмжих магадлал нь өндөр. Одоо төлөө шүү дээ чинь авсан үнэн хийсэн үнэн юм бүтээсэн үнэн. Миний одоо авсан зээлчинд буцаад би төлж дараагийн ахаад нэг одоо бизнес эрхлэгч гоо нэг залуу гэрвэл нэг хүнд буцаагаад санхүүгийн дэмжлэг болоод явах учраас би өөрийгөө бодож болохгүй байхгүй юу?